Кодомо сургалтын төв нь дарханд төвтэй 12 багштайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. За хийлийн чандад бол 2018 оноос Чех улсад 19 оноос Швед улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шведэд их хэл соёлыг хөгжүүлэх төгс бэлэг төвтэй сүүлийн 6 сар бид нар хамтарч ажиллаж байгаа. 6 сарын хугацаанд бид нар бас чамгүй судалгаа хийсэн. Тэгээд хүүхдүүдэд шооны сургалт, сарафан сампингийн сургалт бол их ач холбогдол өндөр юм байна гэж бодоод Родомский атангийн СВВ-гийн 41 дээрээ бид нар салбараа нээсэн. Мөн Uppland Spesifik мөн шооны сургалт маань явж байгаа. Далаад хүүхэд хамрагдсан. Хүүхдүүдээсээ харж хахад хамгийн ихний ач холбогдол нь бол хүүхдүүд айл өрх бүхний нөгөө бэрхшээл болсон хортой дэлгэцээс бол хүүхдүүд холдож чадж байгаа. Гарын хөдөлгөөн бол маш сайжирсан, харааны чадамж сайжирч байгаа. Гэх мэт эдгээр ач холбогдлууд бол ээж аав нэн төрөнд мэддэж байгаа нь багш нар бидний хувьд бол их сэтгэл өндөр байгаа. За тэгээд Кодомо төвийн шооны сургалт болон сарафан сампингийн сургалт маань Стокгольм хотод үйл ажиллагаагаа явуулаад одоо бидний цаашдын зорилго бол YouTube-оор амьдрэх хүүхдүүдэд бас хүрэх тийм бодолтой байгаа. Тэгээд онлайнаар багш маань бол Франц, Герман, Швед, Чех гэх мэтчлэн Европын улс орнуудаа бол хүүхдүүдтэй ордог ийм ач холбогдолтой сургалт байгаа. Тэгээд ээж аавдтай хандаж хэлэхэд баруун зүүн тарих зэрэг хөгжснөөр ач холбогдлыг бүгд мэдж байгаа. Тэр үр өгөөжгээд хүүхдтэй бүрэн мэдрэх боломж бол төгс бэлэг төвтэй хамтраад сургалтын маань үе таалга бүрэн нээлттэй байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Баярлалаа. Энэ сургалт маань одоо яг Шведэд үйл ажиллагаа явуулаад бараг 2 дахь жил рүүгээ бол орж байна. Тэгээд Кодомо гэдэг энэний одоо манай хүүхэд бол Кодомо сургалтанд хамрагдаад одоо жил гарan явж байгаа. Тэгээд давуу талууд бол амар зөндөө олон байгаа. Тэгээд хүүхэд аюул олон төрлийн шок сурж байна. Тэгээд бас сампингийн хичээл ордог. Тэр нь болохоор сампингаа ингээд сампин дээр хичээлээ хийгээд тэгээд одоо давуу тал нь бол математик хичээл маш сайжирж байна. Тэгээ багаас нь явал их зүгээр юм шиг надад бол санагдсан. Манай хүүхэд одоо 5 настайгаас явж эхэлсэн. Одоо 6 нас гарантай 70 орж байгаа. Тэгээд айгуу сайн сайжирж байгаа. Багшийн хувьд хамаас тийм багш нь одоо маш сайн. Миний бодлоор бол айгуу багш нь тийм ээлдэг айгуу зөөлхөн. Тэгээд энэ Шведийн систем ч өөрөө айгуу тийм хүүхдүүд нь өөрөө айгуу намуухан тайван ингэ суралцдаг. Тэгээд яг ингэ системтэйгээ Шведийн систем нь одоо Монголын нэг хоёул ингэ холбоод айгуу гоё явдаг. Би бол айгуу сэтгэл хангалуун байгаа хүүхдээ өгөө. Хүүхдүүд маш их өөрчлөлт ордог юм байна. Математикийн талаар багш маш их сайхан заадаг. Ер нь бол хүүхдээс ямар ч гэсэн систем энэ Шведийн системтэй холбож яаж байгаа болохоор үнэхээр сайн байгаа. Одоо манай охин бол ерөөсөө юу ч чаддгүй байсан. Одоо энэ багшаар энэ сарфан сампингийн хичээл энэ шоо заалгад бол маш сайн. Багш нь бол энэ сүүлийн үед бол маш сайн байгаа. Ер нь нэлээ өксөх төвшөнд орж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр бол энэ багш бол үнэхээр сайн хүүхдүүдийг сургая. Ер нь энэ хүүхдүүдийг нэг ямар ч гэсэн нэг өдөө сайн зэрэг төрөгчий гэсэн сэтгэлээр яадаг. Маш сайн багш. Сайхан элдэг зөөлөн харьцаатай, хүүхдтэйгээ маш сайхан харьцдаг. Хүүхдүүдийг тийм ялгуурлан гадуурлах гэсэн тийм ойлголт бол энэ багшд байдгүй юм байна лээ. Би бол энэ маш сайн багш. Ер нь зөв юм яаж байгаа юм байна да. Энэ Шведийн бантуулсад энэ хүн их маш их олон хүүхдийг сайхан хөл дээр нь зогсоож, сайхан зааж сургаж байгаа юм байна л гэж бодож байна. За багшд нь баярлалаа. Улам их амжилт хүсье.
За энэ Кодоматовын шааны сургалт нь бол маш их үр ашигтай. Яагаад тэгэхээр манай бага насны 4 хүүхэд маань хамрагдсан. Одоо хамгийн онцлогтой нь 5 настай, 7 настай, 8 настай хүүхдүүдийн сургалтын төвшөнд нь багш нь тааруулаад одоо тохирсон шоог нь сонгож сургаж байгаараа маш их давуу талтай. Яагаад тэгэхээр 8 настай хүүхэд маань өөр, 4 настай хүүхэд маань өөр. Тэр шооны сургалтыг тааруулж багш нь зааж байгаа нь маш их өгөөжтэй санагдсан. Тэгээд нөгөө нэг анхаарлаа төвлөрүүлж сурж байна. Тэгээ багштайгаа харьцаж нээлттэй харьцаж сурж байна. Тийм болохоор бид нар одоо энэ амралтын өдрүүдээр цаг зав гаргаж хүүхдүүдэд авчир сурах нь эцэг эхэд маш их тус дэм болж байна. Яагаад тэгэхээр бид нар нөгөө шивэд хэл гэдэг чинь бидний өөрсдийн хэл биш болохоор хүүхдүүдэд зааж сурах тал дээр бас доголдох асуудал үе гарна. Тэр тал дээр багшийн дэмжлэг маш их төрөхөц олж өгч юм гэж бодож байна. Тэгээ хүүхдүүд өөрсдөө маш их сонирхолтой утсыг шоогоор сольж байгаа. Энэ нь маш их давуу том тал, том ашигтай тал болж эцэг эхэд хувирж байна. Тийм болохоор бид нар одоо шоог сонгож энэ сургалтанд хамруулсан дээр туйлын их баяртай байна миний хувьд. Сүүлийн 6 сар 11 төрлийн шоо хөвдөд сурсан байгаа. Тийм болохоор хүүхдүүд зөвхөн багш 20% зааж өгч байгаа. 80% хүүхэд өөрсдөө бүтээж байгаа учраас энд зарим нь одоо удаа явсан, зарим нь дөнгөж эхэлж байгаа. Ингээд янз янзын төвшингийн хүүхдүүд байгаа учраас энэ хүүхдүүд бүгд энэ дээгүүр сууж байгаа цагтаа болцсон хүүхдүүдтэй адилхан хийж сурах учраас одоо өнөөдөр бид манай хүүхдүүдийн юу хийж сурсан яасны та нар одоо бичлэгээр юу цаг тавиад өөрсдөө хийгээд өгнө. Дараа нь энэ голоорны аваад хүүхдүүд ямар шоо яаж хийж байгаа гарын хөдөлгөөн бүх үйл явцтай танилцуулж болно шүү. Багштай одоо Монголын хойч ирээдүйн болсон үр бяцхан хүмүүстэй эрдмийн их талаад нь их амжилт оруулж мэдлэг нэмж одоо айгүй хичээл энэ олон төрлийн шоо, сарфан, самхин бүх төрлийн юмд их идэвхтэй айгүй сайн байдаг нь одоо багш нь үнэн сэтгэлээсээ энэ нийт эцэг эхчүүдийн өмнөөс баярлалаа. За миний хүү энэ анх чулуун багшийн сургалтыг анх нэгснээс нь явж байгаа, анх бүртгэл хийгээ явж байгаа. Одоо ер нь ковидоос өмнөх болсон. Одоо миний бодож байгаагаар 2 жил гараа явж байна. Тэгээд багштайгаа бол маш нэг бараг аав ээжээсээ илүү харилцаатай. Манай хүүхдийн сургалтанд сууснараа маш хурдан гэж бодож одоо өөрийнхөө одоо нэг шивэд хичээл хаан сургалтаас одоо хав илүү төрүүлж яваад нэг давуу тал нь хоёр дахь нь болохоор хүүхд маань анги хамт олонтой олон найз нөхөдтэй болж байгаа. Тэгээд энэ хүүхдүүдээ та нар бол одоо Монголынхаа нэрийг дэлхийн давтамж гаргах одоо бидний ирээдүй шүү. Та нар чаднаа. Амжилт хүсье та нар. Манай хүүхд чинь одоо яг 1 жил энэ сургалтанд сууж байгаа. Тэгээд хамгийн анхны шоунд 3 талч шоусан. Дараа нь 2 тал, дараа нь хастай, дараа нь дөрөвчөн, тэгээд 4-тэй, 5-тай, 6-тай, 7-тай, тэгээд мирон. Тэгээд одоо болохоор 3-ны шоунд хийж байгаа. Дээрээс нь бас нэг шоу байгаа. Тэрийнх нь нэрийг би сайн мэдэхгүй. Нийтдээ манай хүүхдийг одоо юм байна. 13 шоу өөрөө нэмэлтээр өөрөө 2 шоу нийт 13 шоу хийж байгаа. Математик сэтгүү,
IQ сэтгүүл. Дээрээс нь энэ олон монгол хүмүүстэй нэг дор судалсан юм бол монгол хэлний гадаадаар гэж аюул монгол хэлний асуудалтай байдаг. Тэгээд бас нөгөө энэ олон хүмүүстэй харьцаа судлаад нийгмийн талаас, нийгэмшиг талаас, өөрийгөө илэрхийлэх талаас, бие барихгүй байх талаас суралцсан ер нь их олон давуу талтай гэж бодож байна. За манай гурав охин яа. Юуны түрүүнд энэ хүүхдүүдтэй бүгдээрэнд нь баяр хүргэе. Мундаг сайн хүүхдүүд ингэж хэлмээр байна. Тэгээд миний асуулт болохоор Rubik шоу ямар улсад үүссэн бэ гэж. За тэгэхээр би сайн шооны тухай мэдгүй юм байна. Энд орж ирээд сонирхох ёстой, мэдэх ёстой юм байна гэж ойлголоо. Тэгээд Япон улсад үүссэн бахаа гэж тааж байна. За одоо мэдэж авахыг хүсэж байна бас. Хүүхдүүд маань хийж өгөх бахаа гэж бодож байна. Хүүхдүүдээс надад асуугаад танд хариулт юм байна. За сайн байна. Хэдэн төрлийн шоуг илүүлдэг гэж ярьсан бэ гэсэн асуулт ирсэн байна. Нийтдээ манай хүүхдүүд 11 шоу илүүлж байгаа. 11 шоунд дээр яг явж байгаа манай хүмүүс. Явсандаа маш их баяртай байгаа. Хүүхд маань сууд сурсан юм сэтгэл бодох чадвар маш сайтай болсон гэж бодож байгаа. Багштаа маш их баярлалаа гэж хэлээ. За баярлалаа. За энэ манай хүүхдүүдэд Rubik шоу ямар улсад үүссэн бэ гэдэг. За хин хариулах вэ? Ямар улсад үүссэн? Япон. Ямар улсад үүссэн бэ? Rubik шоу хятад улсаас үүссэн. За Би шоу сурсан бас самбинд явдаг. Бас самбин. Юун сонирхолтой вэ? Шоу. Jag lärde mig att göra 9 olika Rubiks kuber och för mig var det ganska lätt och mina händer blev fortare och läraren var väldigt snäll när jag började och hon är det fortfarande. Små barn brukar lyssna ibland och 2 gånger 2 kan jag göra nog 10 sekunder och sen 3 gånger 3 typ 1 minut och sen 4 gånger 4 3 minuter. Våra lärare är väldigt snäll och vi har en annan lärare som är Namona och våra lärare har också ett barn och han brukar komma ibland. Lycka till alla andra som försöker lära sig Rubiks kuber. Hejdå! За энэ сургалтанда хэр удаа явж байгаа вэ? 8 сар. За 8 сарын хугацаанд их юм сурсан уу? Их юм сурсан. Яагаад тэр нь дуртай болсон? Яг зөндөө шин юм сурч чадсан. Тэгээд хуруу нэрэ хурдаа. Чиний амжилт ямар байгаа вэ? Одоо хэр хурдан секунд? Одоо 30 секунд гэж аваад бөөж. Дөрвжин шоу тий? Тийм. Хичнээн төрлийн шоу байна. 13 шоу сурсан. Бүгдийг нь юу сурсан уу? Бүгдийг сурсан. Одоо өшөө хурдан хийх хэрэгтэй тийм ээ. За багшийн тухай яриа. Багш илнэт сайн тусалдаг. За миний өөрийгөө танилцуулах уу? Би Нака нэртэй. Би 9 настай. Хаана амьдардаг вэ? Маштат. Маштат. За. За шоу сампин хоёуланд явж байгаа юу? Явж байгаа. За хэр удаа явж байна? 2 жил. Багшийн талаар юм хэлэх үү? Багш чинь инээдтэй сайн багш. Баярлалаа багш. Баярлалаа багш. Хүүхдүүд амжилтыг. Хүүхдүүд амжилтыг.